За сайн байцгаана guys. Tech Tuesday гэдэг контентыг бид нар өмнө уул эхлүүлж исэн. Гэтэ ерөөсөө тууштай хийгээгүй. Хамгийн ихний контентоо л цацсан байгаа. Тэгээд үүнээс цааш бид нар тууштай эхлүүлэх гэж бодож байгаа. За тэгтээ формат нь жоохон өөр. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр бид нар 7 хоног болгоны 2 дахь өдөр энэхүү контентоо цацсан. Гэтэ өнгөрсөн 7 хоногт ер нь технологийн салбарт яг сонирхолтой сонирхол татах зүйлс юу болсон. Тэгээ бидэнд хэрэгтэй юм яг юу байгаа гэдэг дээр нь ач холбогдлыг өгч тиймэрхүү одоо мэдээллүүдийг цуглуулсан байгаа. Тэгэхээр хэдүүлээ өнгөрсөн хугацаанд яг юу болов гэдэг дээр фокуслцгаая. За эхлэх үү. За эхнийх нь мэдээ. Одоогоос бараг 10 хоногийн өмнө OpenAI өөрсдийн гэсэн search engine-тэй болж байгаа гэдгээ зарласан. За энийгээ болохоор Search GPT гэж нэрлэж байгаа. Google-тэй өрсөлдөн гэж өөртөө танилцуулсан. За тэгээд энэ одоо search engine яг яадаг вэ гэх юм бол гол юм нь ерөөсөө AI дээр суурилсан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ Google бас 2 сарын өмнө өөрсдийн одоо AI дээр суурилсан search engine-ээ танилцуулсан. За ер нь одоо эндээс яг юу гэж ойлгож болох вэ гэхээр бид нар ер нь өмнө одоо ингээд search engine-ийг юу гэж ойлгодог байсан бэхээр ингээ хайх юм хаагаад те search bar дээр ингээ хайх юм хаангууд ингээл яг тэрнтэй холбоотой ингээд вебсайтууд ингээ жигсэж гарч ирдэг байсан бол одоо ер нь энэ хайлтын одоо туршлага одоо технологи шал өөр болж ер нь хувирах юм шиг байлээ. За миний харж байгаагаар бол бүгд AI-тай холбогдоод илүү одоо харилцан яриан дээр тулгуурсан байдлаар ер нь хөгжөөд тэгээд энэ чиглэл рүүгээ илүү явах юм байна гэж харсан. За тэгээд яг энэ Search GPT Google-с яг юугаараа ялгаатай вэ гэдгийг ингээд хараад үзсэн чинь за технологийн хувьд одоо мэдээж Google одоо хэдэн тэрбум вебсайт дээр одоо суурилж байгаа шүү дээ. Харин Search GPT бол илүү AI хэлний модель дээр суурилж байгаа гэсэн. За өмнө хэлсэнчлэн Google бас гэхдээ бас нэг AI search нь ер нь байгаа. Одоогоор Америкт л ашиглаж болж байгаа болохоос биш. Яг бид нар бол яг хуучны одоо Google-ийн одоо search engine-ийг ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд өөр Search GPT яг юугаараа давуу талтай байгаа вэ гэхээр олон веб хуудсыг одоо шигшиг шаардлагагүйгээр шууд хариултуудыг нугасаа мэдээж харилцан ярианд суурилж байгаа болохоор өгөө явчихна. Google-ээр бид нар юм хайхаар ингээд амар олон ингээд вебсайт гарч тэ яг нэг рүү клик дарж орвол тусдаа таабны гэдэг. Тэгэл тэрийг харж байгаа л за энэ дээр байхгүй нэгүүд дахиад клик дараад өөр вебсайт руу ордог гэсэн бол Search GPT-гийн хувьд харагдсан нь бол яг иймэрхүү. Одоо манай сүлдээ видео дээр харуулад өгчих бах. Шууд яг үндсэн хариултууд нь гарч ирнэ. Гэхдээ хажуудлын sidebar дээр нь ер нь related тийм одоо холбоотой одоо нийтлүүд нь бас ингээд харагдаад явчихна гэсэн. За тэгээ харилцан ярианы явцад яг хэрэглэгчийн сонголт хийсэн зүйлийг нь санаж илүү тохирсон одоо хариултуудыг санал болгож байгаа. Мэдээж нөгөө нэг миний яг юу хэлснээс хамааруулаад тэр нь илүү одоо хариулт өгөх дээр нь илүү гол фокусинг болно гэсэн. Мөн одоо локейшн дээр нь тулгуурлаад хамгийн ойр байрлах гой одоо пастатай газар гэдэг ч юм уу те ингээд локейшн дээр нь суурилсан одоо сонголтуудыг бас хүнд өгж байгаа. Гэхдээ Google-д бас мэдээж байдаг шүү дээ. Тэгээд Search GPT дээр бас энэ ингээ ороод ирж байгаа гэсэн. За тэгээд яг Search GPT-г яг ямар зориулалтаар ашиглах вэ? Ашиглал илүү зүгээр вэ гэж би харсан мэхээр илүү наривчсан асуултуудад одоо хариулт өгч чадна те. За тэр газрын тэрний юу гэдэг илүү наривчсан өгөгдлүүд дээр суурилсан асуултууд асуух юм бол илүү давмгай. За дээрээс нь мэдээж кодингтэй холбоотой ч юм уу те илүү тийм нарийн мэргэжлийн нарийн өөр хэл шаарддаг тийм зүйлсүүдийг бас асуувал илүү тохиромжтой. За шийдэл гаргадгаараа бас одоо мэдээж Google-ыг бол арай сайн гэх юм уу асуусан зүйл дээр нь одоо шин шийдэл шин санаа гаргах дээр бол мэдээж Search GPT бол илүү гэхдээ Google дээр одоо Google-ийн давуу тал гэж бас байгаа те тэр нь одоо юу вэ гэхээр илүү одоо дэлгэрэнгүй research хийхэд одоо Google бол илүү давуу талтай ч юм уу те илүү олон source-ыг ингээд тань санал болгодог. За мэдээж одоо Gmail ч юм уу Google Drive ч юм уу өөр одоо ингээд бас шаардлагатай төлөвлүүд нь бас ингээд Google дээрээ байж идэг ч юм уу те. Тэгээ энэ хоёр бол ингээд харилцан өөрөөр ингэсэн одоо ингээд онцлог давуу талтай. Гэхдээ одоо зах зээл дээр мэдээж search engine дээр Google аль хэдийн одоо бүр битээр үесээ ингээд давмгаа байгаад ирсэн. Одоо л ингээд OpenAI энэ зах зээл рүү ингэж орж байгаа болохоос биш. Тэгэхээр ер нь ирээдүйд энэ зах зээл ер нь яг илүү чатбот маягийн чатан дээр суурилсан тийм одоо хайлтын туршлагыг л одоо бид нэр одоо харах юм шиг байна гэж бодож байна да. За хоёр дахь мэдээ EcoFlow Power Hat гэдэг нэртэй ийм нарны эрчим хүчээр цэнэглэгддэг тийм малгай гаргаж байгаа зэрэг. Тэр нь ямар малгай вэ гэхээр $129 буюу Монгол мөнгөөр 450 мянган төгрөгийн үнэтэйгээр гарч байгаа. Нарнаас ер нь эрчим хүчээ авчдаг. Тэгээ хойно болохоор USB-C порттой. Тэгээ USB-C портоор ингээд хэрэглэгч ингээд уцаараа цэнгэлдэг тийм нарны одоо нарнаас цэнгэлэгддэг малгай гэх юм. Тийм малгай гаргаж байгаа. Тэгээ тэр малгай нь болохоор за 400 мянган мАh цагийн одоо батарейтай утсыг 3-4 цагийн дотор цэнэглэн гэж байгаа байхгүй. Тэнгүүд iPhone 15 Pro-гийн чинь болохоор 3290 мАh цагийн цагтаа тэнцвэс батарейтай гэхээр одоо iPhone 15 Pro бол 3 цагийн дотор л цэнэглэн гэсэн үг. Тэгээд жижиг хэмжээтэй нь болохоор 56-аас 58 см урттай байх юм байна. Том хэмжээтэй нь 59-өөс 61 см-ийн одоо урттайгаар
зарагдах юм байна. За тэгээд 8 сарын 31 хүртэл бол урьдчилсан захиалга авах юм байна. Жин 370 г гэхээр 2 iPhone 15 Pro ингээд толгоон дээр тавьсан байгаа хэвчээ л амар ер нь амар хүнд те нэг юм дээрээс дараад байгаа юм шиг. Тэгээд жоохон хүнд надад санагдчихж байгаа. Тэгээд 2 iPhone 15 Pro гэхээр бас дэндүүл хүнд л санагдав. Түрүүн би ингээд уцаа ингээд тавьж утсан чинь ер нь л айгүй хүнд л харагдчихлаа. Тэгээ бүх юм iPhone-аар хэмжижлээ. За дараагийн мэдээ. Circle Search гэдэг нэг Google-ийн одоо ийм search одоо функц үүтгтэй ингээд тойруулангууд тэр зүйлийг ингээд хайчдаг. За энэ ихэвчлэн нөгөө нэг хамгийн анх бол Galaxy S24 Ultra-гийн Ultra дээр надад танилцуулах гэсэн санагдаж байна. Яг зурган дээр ингээд хүсэж байгаа хэсгээ circle хийгээ зурчих юм бол тэр хэсгийг нь зургийг нь аваад search хийдэг. За энэ удахгүй, тун удахгүй десктоп буюу одоо суурин компьютер болон лаптоп дээр Chrome хэрэглэдэг хүмүүсүүд дээр орж ирэх гэж байгаа юм байна энэ функц. Ер нь ингээд нэг тайп дээр ингээд юм үзэж байгаа. Тэгээ тэрэн дээр харсан зүйлээ бид нэр энийг хайгаад үзээдээ хайхтаа заавал нэг дахиад нэг өөр нэг тайп нэгээл тэрэн дээр бичиж хайдаг шүү дээ. Тэр ингээд нэг юм илүү олон үйлдэлтэй нэг тэр одоо байдлыг л Google Lens ер нь байхгүй болох зорилгоор энэ Circle Search гэдэг одоо функцийг гаргаж ирсэн. Тэгээд энтэй холбоотой ч гэсэн бас өөр функцүүдээс давхар нэмэгдэж байгаа юм байна. Удахгүй ойрын хэдэн хоногт Америкийн нэгдсэн улсад ер нь ашиглаад эхэлнэ. Тэгээд баг Монголд ч юм уу ер нь Азида баг сарын дараанаас баг нэвтрээд эхлэх баха гэж би ер нь бол таамаглаж байна. Тэгээд яг энэ Circle Search-ээс гадна өөр бас нэг ингээд олон тайп дээр одоо Amazon дээр ингээд би нэг бүтээгдэхүүн харах юм бол ингээд нэг тайп нээждэг. eBay дээр нэг бүтээгдэхүүн харах юм бол бас нэг тайп нээждэг шүү дээ. Тэнгүүд энэ олон тайп дээр байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг нэг тайп дээр ингээд одоо компьютер харьцуулж харах зорилттой бас team функц шинээр бас Chrome дээр нэмэгдэж байгаа юм байна шүү. Тэрнээс надад айгүй таалагдсан. За сүүлийн мэдээ Elon Musk өөрийн X.com дээр нэг мэдээлэл гаргасан. Тэр нь юу вэ гэхээр Optimus гэдэг аль 2021 оны 8 сард танилцуулж исэн юм хүн дүрстэй humanoid robot гэж яриад байгаа. Тэр роботоо дараас жилээс эхлээд Tesla-гийн дотоод үйлдвэрт бол ашиглаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл одоо юм зөөдөг ч юм уу те дотоод үйлдвэрт нь бол ашиглаж эхэлнэ. За түүний дараа буюу 2026 оноос эхлээд өөр компаниудад ч юм уу үйлдвэрлэлийн шугамар өөр компаниуд борлуулж эхэлнэ гэдгээ зарлцсан. За ямар ч тач энэ Optimus гэдэг робот нь болохоор яг эх жилээс ингээд Tesla-гийн үйлдвэрт ажиллана гэж ярьж байгаа ч гэсэн сая сүүлд Tesla-гийн гаргасан одоо нэг тайланд аль эзэн Tesla-гийн үйлдвэрт ингээд батарей зөөдөг ажлыг бол хийгээд эхэлсэн гэж бол хэлж байгаа. За тэгээд Elon Musk болохоор урт хугацаанд заяа дэлхий дээр 20 тэрбум ширхэг ийм робот хэрэгтэй болно гэдгийг тоо гаргасан. Зарласан. 20 тэрбум ширхэг. Энэ тоон яг юун дээр үнэлсэн бэ гэхээр 8 тэрбум хүний одоо хэрэглэн дээр суурлаад ирээдүйд урт хугацаанд 20 тэрбум ийм humanoid robot хэрэг болох нэ гэдэг талаар Elon Musk бол хэлсэн байгаа даа. За тэгээд энэ Optimus нь болохоор анх 2021 оны 8 сард ингээд танилцуулж ирсэн гэхээр тэр үеэс хойш бол агүй их юм бол өөрчлөгдсөн. Тэгээд энтэй холбоотойгоор болохоор Tesla-гийн яг энэ Optimus-ийг лид хийж ажилладаг байсан Chris Walty гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр роботын салбар ингээд цар тахлын үеэр роботын салбар ингээд агүй алдартай болсон тий хүмүүс ингээд нэг ажиллах боломжгүй болсон чинь роботуудыг ер нь үйлдвэр дээр ашиглах нь илүү зөв юм байна гэдэг тийм одоо ойлголт хандлага ер нь байгууллагууд ч гэсэн хувь хүмүүсүүд ч гэсэн агүй суудсан. За тэгээд тэрнээс гадна одоо юу бүүм болоод байгаа гэхээр AI тий тэнгуут AI-ийн одоо энэ бүүм роботуудын энэ одоо хөгжилтэй уялдаад эхлэх юм бол нэлээд амар том одоо өөрчлөлт бидний амьдралд ер нь гарах магадлал ер нь ойрхон байгаа гэдэг дээрээ бол гэдгийг бол хэлсэн. Тэгээд одоогоор бол энэ роботын хөгжил бол дөнгөж ихэнх үе дээр явж байгаа. За юунаас гадна Tesla-гийн одоо энэ Optimus-аас гадна One X гэдэг робот байна. Agility гэдэг робот байна. Aptronic гэдэг робот байна. Boston Dynamics гэдэг ингээд өөр бас адилхан ингээд humanoid роботууд ингээд давхар ингээд хөгжиж явж байгаа. Гэхдээ одоо л бид нар энэ нэрийг харж байгаа болохоос магадгүй 10 жилийн дараа гэхэд идрээс арай өөр ингээд бүр роботын одоо компани гараад ирэх ч үгүйсэхгүй. Тэгээд ер нь дөнгөж энэ хөгжил дээр явж байгаа. Гэхдээ ирээдүйд 20 тэрбум робот бид нартай хамт амьдрна гэж боддог. Яа. Би ихтэй энийг ингээд харчаад what the fuck гэж бодсон. За өнгөрсөн хугацаа гэх юм бол нэг иймэрхүү байна. Энэ 7 хоногоос эхлээд дараа 7 хоногийн 2 дахь хүртэл ямар технологийн мэдээллүүд гарах нь хэдүүлээ хүлээж. Тэгээд та хэд маань ч гэсэн өөр сонирхолтой мэдээлэл гарах юм бол энэ бичлэгийн комент хэсэг ч юм уу над руу бас өнөө техникийн сошиал хуудасууд руу явуулаад байгаарай guys. Тэгээд энэ удаагийн контенттой хамт байсан баярлалаа. Тэгээд tech төстэй шинэ контентоо цааш тогтмол үзэж байгаарай.